Сайн байцгаана уу? Шимтэй яриа подкастын 4 дахь дугаар маань бэлэн боллоо. За, номоо бит хоёр энэ удаа social trend буюу шинжлэх ухаан гэдэг сэдвээр ярилцахаар тохирсон байгаа. Тэгэхээр өмнөх дугааруудыг маань сонсоод бидэнд мессеж явуулсан дугааруудыг маань алдахгүй сонсож байгаа та нартай маш их баярлалаа гэдгийг хэлье. За, сайн уу номоо? Сонин сайхан юу вэ? Танаа нутгаар сонин сайхан шин сонин соргог юм юу болж гин? Сайн уу? За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За манай амьдарч байгаа нутгаар тайван байна. За. Сард нэлээд олон нийтийн амралтууд болдог. Тэгээд хагас сэнийг дайруулад амарчдаг болохоор тэг ойрхон давтамжтай болдог болохоор хүүхдүүдтэйгээ цаг өнгөрүүлээд нэлээд завгүй байлаа. Тэгээд ингээд 5-6 сарыг дамнсан нийтийн амралт дуусаад эргээд өөрийнхөө ажилд орж гинөө. Тэгээд хичээлүүд маань дууссан. Одоохондоо Хөөе, манай энд бас яг тийм амралт байдаг шүү дээ, Англид. Тэгээд тэр амралтаа bank holiday гэж нэрлэдэг. Яг одоо танад Швейцарт байдаг шиг голдуу 5 дахь өдөр эсвэл 1 дахь өдөр тохиодог. Тэгэхээр нөгөө амралтын өдрүүдтэй нийлүүлэнгүүт 3 өдрийн амралт болоод яг танах шиг бас long weekend урт амралтын өдөр гэд нэрлэлцдэг. Тэгээд 5 сард 2 байдаг баха. Тэгээд 8 дугаар сард бас нэг байдیں۔ Тэгээд улсаас цалинтай ингээ амраадаг ийм өдрүүд бас байдیں۔ Адилхан юм байна тий тэгвэл. Тийм байна. Төстэй юм байна. За таны хувьд сүүлийн үед сурч мэдсэн сонирхолтой зүйл байна уу? Би нэрээ нөгөө номоо дуусгасан. Өмнө нь ярьжсэн да нэг нэрний тухай ном уншиж байгаа гэд. Тэгээд манай хичээлийн модуль завсарлаа дунд нь ийм зай гарахаар би бас нэг толгоогоо амраагаад нэг ном уншчихыг боддیں۔ Тэгээ ийм зохиолын ном уншсан. Энэ ном болохоор The Names гэдэг нэрнүүд гэсэн арчигтай ном баггүй юу. Тэгээ айгүй сонирхолтой. Нэг ээж хүүхдээ нэрийг нь бүртгүүлэх гээд нэг газар очиж байгаа. Бүртгэлийн газар. Тэгээ бодож байгаад ямар нэр өгөх вэ? За аавынх нь нэрийг өгөх үү? Эсвэл өөрийнхөө бодож исэн нэрийг өгөх үү? Эсвэл том охинтой охиныхоо нэрлж байгаа тэр нэрээр нэрлэлчихүү гэж боддог байхгүй. Тэгээд тэр хүний аав нь тэр хүний нөхөр нь болохоор нэлээд тийм дарангуулдаг. Одоо тэр хоёрын харилцаа айгу тийм юу гэх юм бэ? Эрэгтэй нь илүү нөгөө эмэгтэйгээ дарангуулдаг. Тэгээд нөгөөдөг чи айдаг байхгүй нөхрөөсөө. За би энэ нөхрийнхөө үг гэсэн нэрийг өгөхгүй бол яадаг болоо гэд. Тэгээд тэр ном юуны талаар вэ гэхээр хүний нэр хүний амьдралд яаж нөлөөлдөг вэ гэд. Тэгээ Gordon гэдэг нэр өгөөд Bear гэдэг нэр өгөөд охиныхоо нэрснээр нөгөөх нь Julian гэдэг. Тэгээ 3 өөр нэрээр тэр хүүхэд том болоод яаж амьдарч байгааг ингээд харуулдаг. Одоо зэрэгцээ амьдралыг харуулдаг юм сонирхолтой ном баггүй. Тэгээ жоохон тийм гунигтай түүх бас. Тэр номоо уншаад дуусгасан. Тэгээ манай хичээлийн шинэ модуль сая эхэлсэн. Тэгээ буцаад нөгөө завгүй хэмнэл рүүгээ бас урах гэж байна. Энийгээр тийм сонирхолтой байна да. Тэгэхээр өнөөдөр хоёулаа social trend ба шинжлэх ухаан гэдэг сэдвээр сонсогчдод мэдээлэл хүргэж байгаа тий. Энэ сэдв рүү орохоос өмнө та social одоо медиаг хэр ашигладаг вэ? Ийм трендүүдтэй хэр учирч өөрийнхөө амьдралд одоо хэрэгжүүлж туршиж үзэжсэн ийм тренд байгаа юу? Би нэлээд их ашигланаа. Social медиаг Instagram ашиглан, Threads дээр бас нэлээд их би чинь өөрөө бас уншин. Тэгээд Facebook бас байна. Тэгэхээр бас нэлээд их ашигланаа. Аль болохоор хэрэглээгээ бууруулах гал хичээгээд байгаа юм. Гэтэ яалтчгүй өөр ирэхгүй. Ялангуяа бид нар шиг нөгөө нутгаас хол байгаа хүмүүс бас social медиаг нэлээд ашиглаад байгаа шиг байна. Мэдээлэл авах зорилгоор. Тэгээд би social медиагаар байгаа тэр трендүүдийг бас дагнаа заримдаа дагах тохиолдол байна. Чиний хувьд хэр зэрэг ашиглаж байна? Би бас нэлээд ашиглаж байгаа. Ашиглахгүй байхаас өөр аргагүй тий. Би болохоор Facebook нэг ашигладаггүй. Ер нь өөрийнхөө пэйж дээр ч гэсэн Facebook дээр бараг мэдээлэл оруулахгүй байх гэдэг нэг тийм талтай. Тэгээ Instagram бод нэлээд идэвхтэй байдаг. Сүүлийн үед TikTok бас аягүй үзээд байгаа. TikTok дээр
яг ингээд мэдээллүүдээ гоё олж чадах юм бол бас гоё хэрэгтэй мэдээллүүд байдаг. Тэгээ TikTok бас их үздэг. За тэгээд YouTube-ээр подкастууд айгүй их сонсдог. Өө тийм яг үнэн подкастыг бол би байнга сонсдог. Ер нь гадаа алхахтаа зүгээр явахгүй дандаа подкаст сонсоод явж идэг. Тэгэхээр энэ сошиал медиагаар явагдаж байгаа трендүүд ялангуяа хоол хүнстэй холбоотой эсвэл wellness эрүүл мэндтэй холбоотой энэ трендүүдийг ер нь хэр дагдаг вэ? Дагдаг уу? За би болохоор яг энэ хоол хүнстэй холбоотой ч юм уу энэ трендүүдийг бараг нэг дагдаггүй. Магадгүй нөгөө нэг яг хоол шимт хичээлтэй холбоотой тийм энэ академик мэдлэгийг авснаас хойш илүү жоохон шинжлэх ухаанд шүүлтүүртэй байдлаар ханддаг болсон. Гэхдээ нөгөө талдаа хувцсны трендүүдэд маш их автдаг. Өнгөрсөн жилийн юм Vine өнгө амир юу болсон шүү дээ тий тренд болсон шүү дээ юм улаан хүрэн өнгө. Улаан хүрэн өнгөтэй цүнх авлаа, цамц авлаа. Гэх мэтчлэн ингээд трендүүдэд бол яг хувцсан дээр айгүй их автдаг юм шиг санагдсан би өөрийгөө ингээд эргэ бодгоо. Таны хувьд яаж юм? Яалтчгүй харин тэг ингээд автж байгаа биз. Тэгэхээр бидний нөгөө харж байгаа, үзэж байгаа, сонсож байгаа юм бидний өдөр тутмын амьдралд өстой яалтчгүй нөлөөлдөг байхгүй. Би тренд гэдэг ингээд ярихаар одоо cold plunge гэдэг хүйтэн ус руу яг ингээд булхдаг энэ тренд анх гарч эхэлж байхад би энэ ч яста хэрэгтэй юм байна, зөв юм байна гэж туршиж үзнэ гэж бодоод тэгээ би өөрөө торхтой ус мөстэй усанд булхаагүй л дээ. Гэхдээ яасан бэ гэхээр нэг өдөр нэлээд сайхан дасгал хийгээд хөлрөөд бүр ингээ халууцчихсан мэнчитлээ улаацсан байж байгаа. Шууд хүйтэн шүршүрт яваад орчихсон. Тэгсэн чи яасан бэ гэхээр миний үзүү нуруунд ингээд юм ороод татаад тэгээд 2-3 өдөр жоохон тийм энэ нуруугаар өвдөлттэй юм байсан. Тэгээд эндээс бас юу харагдаж байгаа гэхээр social trend-ийг бас хамаагүй дагах аюултай. Уул нь бол яг энэ дээр судалгааны зөндөө ажлууд байдаг. Одоо хүйтэн усанд орох эсвэл хүйтэн шүршүрд орох ямар ач холбогдолтой вэ гэхээр наад захын ач холбогдол нь жишээлбэл би дүүсдэг допамины талаар өмнөх дугаар дээрээ бас дурдаад өнгөрсөн допамин гэдэг нь мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч neurotransmittersүүд гэж явдаг. Тэгэхээр бидний бие допамин үүсэх ашигтай. Яагаад гэвэл допамин үүсэхээр тухайн одоо үйлдэлийг дахин хийх сэтэл төрнө, мотивацтай байна гэд. Тэгээд шүршүрт орох юм бол хүйтэн шүршүрт орох юм бол энэ допамин нэг дор огцом ялгархгүй. Жишээлбэл сошиал медиаг бид нар ингээ ухаад ингээд тэнд юм үзээд янз бүрийн юм үзээд ингээ суугаад байхад бидний биед бас допамин ялгардаг. Тийм учраас одоо орчин үед хүмүүс бүгдээрээ уцаа ингээ хараа суугаад байдаг, уцаа ухаад гэж ярьдаг шүү дээ, тий. Ингээ скролдоод мэдээлэл хараад. Гэхдээ сошиал медиагаар байнга ингээ мэдээлэл авах нь допамин үүсгэхтэй буцаад нөгөө допамины crash өөрөөр хэлбэл нэг удаа тэр ханамжтай сэтгэлд одоо гоё болгож байгаа тэр мэдрэмжийг авсныхаа дараа хүн дахиад тэрийг авах гээд дахин ингээ оролдоод идэх хоол хүнсэн дээр ч гэсэн ялгаагүй. Гэтэл хүйтэн шүршүрт орохоор допаминыг жигдхэн өдрийн турш ингээд барих авах боломжтой. Тэгээ бид нар нэг удаа Монголд байж тог тасраад ус тасраад бас тэгээ ус тодорхой хэмжээгээр ингээ хорьсон чинь халуун ус байхгүй манай хүү хүйтэн шүршүрт орсон байхгүй. Тэгээ орсныхоо дараагаар ямар гоё юм бэ, өстой гоё юм байд юм бэ, хүйтэн шүршүрт байнга орох чинь зүгээр юм байна гэдэг ингэжээс. Тэгэхээр нөгөө үр дүнгийг үзээд тэр чинь хүйтэн шүршүрт орсны дараа гоё сэргээд тий сэтгэл санаа өргөгдөөд гоё болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл тренд болж болно. Гэхдээ хүн бүхэнд бас зохицохгүй байж болно. Жишээлбэл миний хувьд халуун дулаан юмд би их дуртай. Хүүтийн юмнаас аль болохоор хол явдаг хүн баггүй би. Тэгэхээр жишээлбэл би өөрөө ингээ халууцчихснаа шууд хүйтэн шүршүрт рүү яваад орсон чинь миний нуруу өвдсөн татцсан тий. Ийм байна. Тэгэхээр хүнд зохидог юм гэж байна, зохицохгүй юм гэж байна. За тэгээд цаашлаад ярих юм бол одоо судалгаанд суурилсан мэдээлэл бас байна. Суурлаагүй одоо зүгээр анекдотл гэж ярьдаг зүгээр зохиомлоор тий ингээд үүсгэсэн мэдээллүүд бас сошиал медиагаар нэлээх явж байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө сүүлийн жилүүдэд бид нар ингээд
энэ платформуудын аж тусаар шинжлэх ухаанд суурилсан мэдээллүүдийг хэлбэрхэн авчих боломжтой болсон тий. Гэхдээ энэ нэг талаараа сайн зүйл. Тэрний юу вэ гэхээр одоо шинжлэх ухаан гэдэг энэ нэр томьёог өмнө нь зөвхөн академик орчинд за эрдэмтэд судлаачид хэрэглэдэг байсан бол одоо бид нар хинч энгийн байдлаар гэртээ аваад түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх одоо боломжтой болсон. Нөгөө талдаа хит их мэдээлэл донд одоо тий зөв бурууг шүүж тунгаах чадварт ийм сурах хэрэгцээг үүсгэж байгаа юм. Тэгэхээр одоо ингээд бид нар шинжлэх ухаанч мэдээлэл social trend гэдэг ярьж байна тий. Тэгэхээр шинжлэх ухаанч мэдээлэл гэж яг юуг хэлэх вэ гэдэг талаар сонсогчдтой хоёлоо бас энгийн бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлаж өгвөл. Тий, тэгэхээр одоо янз бүрийн мэдээл дунд за судалгаанд суурилсан ийм мэдээл байна гэдэг мэдээ бахаар заримдаа тэр судалгаа нь бас тухайн сэдвтэйгээ яг нийцэхгүй ч юм уу учир дутагдaltaй байх тохиолдол бас байна. За тэгээ bias гэж англи хэл дээр нэрлэж байгаа. Тэр нь одоо том корпорацууд альва судалгааг явуулахад өндөр төлбөртэй. Тэгэхээр тэр судалгааг одоо ивент итгээд жишээлбэл би зүгээр жишээ авч байгаа шүү. Яг ингэсэн тохиолдол биш. Жишээ нь Nestle гэдэг танай одоо Швейцарын танай гэж ярьчлаа тий. Швейцарын нэг компани одоо өөртөө тохирсон нэг үр дүн гаргуулахын тулд нэг судалгааг ивент итгээд гаргасан бол тэрийг бас нөгөө biased буюу тэр судалгааны дүн арай тийм тэдний талд гарсан гэх юм уу да тий. Ийм судалгаанууд бас байх магадaltaй. Тэгэхээр судалгааныхаа одоо ямар судалгаа байна вэ гэдгийг бас их сайн харж цензуртай хандвал зүгээр юм шиг санагдтыг. Тийм. Тэгэхээр одоо ингээд social орчинд авч байгаа, цахим орчинд авж байгаа энэ мэдээллүүдийг бид нар авахдаа аягүй сайн шүүж тунгааж бодох хэрэгтэй. За мэдээллүүд янз бүрийн байдлаар хүргэгдэж байгаа тий. Жишээлх юм бол хувь хүний туршлага дээр суурилсан мэдээлэл байж болно. Жишээлбэл манай хүүхэд энийг идээд одоо энэ сахар гэж авъя л да. Жишээлбэл сахар идсний дараа аягүй их юм сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдгоо гэж ярьж байгаа болоод энэ бол тухайн хувь хүний туршлага гэсэн үг. Тэгэхээр энэ хувь хүний туршлага бол бүх хүнд таарна гэсэн үг биш. За тэгвэл нэг судалгааг нэг хүн иш татсан бай гэж бодъё л доо. Жишээлбэл 2018 онд хийсэн нэгэн судалгаагаар сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь одоо хүүхдэд hyperactive үүсгдэг гэсэн ийм үр дүн гарсан байлаа гэж үү. За энэ судалгаа сонирхолтой гэхдээ хангалтгүй гэж үзнэ. Харин 2019 хүртэл хийгдсэн 24 судалгааны үр дүнгийн нэгтгэлээр чихрийн хэрэглээ нь одоо ямар нэгэн зүйлтэй холбоотой болохыг тогтоолоо. Эсвэл холбоогүй болохыг тогтоолоо гэж тайлбарлсан. Эсвэл тийм их одоо их сурвалжаас мэдээллийг бэлтгэсэн байх юм бол энэ бол шинжлэх ухааны итгэлтэй баттай мэдээлэл гэж үзэж болно гэсэн үг. Тэгэхээр бид мэдээллийг уншихдаа маш сайн хянуур унших нь шүү дээ тий. За яг хувь хүний туршлагад суурилсан байна уу? Эсвэл нэгэн судалгаан дээр суурилсан байна уу? За эсвэл олон судалгааны үр дүнгийн нэгтгэлээр суурилсан судалгаа байна уугүй юу гэдгийг нь айгүй сайн авч үзэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ та түрүүн бас нөгөө ярьсан санхүүжилтийн талаар тий илэн далангуу дурдсан байх шаардлагатай байдаг. За ингээд судалгаануудыг бид нар ингээд уншихдаа зөвхөн abstract буюу хураангуй хэсгийг нь уншихгүйгээр аль болох нийтээр нь уншвал зүгээр гэдэг тий. За эхлээд арга зүйгээ харна. За тэгээ саяны хэлсэн санхүүжилтийн ил тод байдлууд судалгааг одоо хэн санхүүжүүлсэн бас тодорхой дурдсан байвал зүгээр байдаг. Зарим одоо судалгааг ингээ харахаар одоо ямар нэгэн бүтээгдэхүүний үр дүнг одоо тайлбарлсан тэр судалгааг тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компани маань өөрөө санхүүжүүлсэн байх юм бол энэ бол асуултын тэмдэг байхгүй нөгөө урдаа эргэлзээтэй. Тэгээ таа ч гэсэн одоо яг ингээд академик мэдлэг авж байгаа энэ хүрээнд судалгааны арга зүйн хичээлүүд зөндөө авдаг бах тий. Тэгэхээр бид нар их сургуулийн орчинд бол ингээд судалгааг хэрхэн задлж зөв унших уу, ямар судалгааг баттай их сурвалжид тооцох вэ гэдэг талаар хичээлүүд айгүйх ордог. Ялангуяа магистр болон докторийн хөтөлбөрүүдэд бол яг судалгааны арга зүйн хичээл бүх улс оронд байдаг тий. Тэгэхээр сая чи нөгөө meta analysis гэдээ хэлсэн шүү дээ тий. Хамгийн одоо судалгаануудыг нэгтгээд дүнгийн нэгтгээд тэгээд тэндээсээ тоймлоод гаргасан дүнг тэр нь одоо судалгааны хамгийн орой хэсэгт нь явдаг. Өөрөөр хэлбэл
хамгийн сайн судалгааны хэмжүүр гэж үзэж байгаа. Тэгэхээр яг энэ судалгаануудыг ингээд аваад үзэхээр пирамид маягаар одоо hierarchy гэж нэрлэж байгаа хамгийн одоо сул гэх юм уу да тий сулаас нь хамгийн чанартай гэдгээр үн ингээд жагсаагаад аваад үзчихэж байгаа. Тэгээд тэр пирамидных нь хамгийн суур доод талд нь юу байдаг вэ гэхээр cell and animal гэж байгаа. Тэр нь одоо эсийг хүний биеийн жишээлбэл эсийг тусад нь аваад лабораторид ингээд тусад нь ганцаарчлаад ингээд судлаад үзэж байгаа. Энэ судалгаанууд хэлж байгаа. Тэгээ амтан дээр хийсэн судалгаа. Тэгэхээр яагаад хүн дээр бүхэл бүтэн цогц систем дээр хийсэн энэ судалгаанаас яагаад ондоо байгаа вэ гэхээр одоо вакуумжуулсан арай өөр орчинд зөвхөн нэг эсийг аваад судалж штэ тий. Тэр утгаараа энэ пирамидха хамгийн доор нь оруулдаг. Тэгээд дараа нь case studies одоо жишээлбэл бодит хүн дээр жишээ авсан судалсан судалгаа. Тэрний дараа cross sectional гэж орж ирж байгаа. Тэгээ case control, prospective cohort, тэгээ randomized controlled trial гэхээр одоо golden хамгийн сайн судалгааны нэг хэлбэр. Тэгээд бүх энэ судалгаануудыгаа нэгтгээд жишээлбэл сахар сайн уу муу юу гэдгийг сахартай холбоотой бүх судалгааг нэгтгэж агаад тэр сүүлийн үеийн судалгаануудыг шигшээд хамгийн сайнуудыг нь одоо шигшээд тэндээс тойм гаргаж байгааг нь meta analysis гэж байна. Тэгэхээр ер нь бид заавал тий ингээд шалгаад байхад аюу хэцүү шүү дээ. Жишээлбэл энэ хүн ингэж ярьлаа. Тэгэхээр энэ хүний хэлсэн хэр зэрэг үнэмшилтэй бол үгүй бол гэхэд ингээд шалгахад аюу хэцүү. Гэхдээ ямар нэгэн байдлаар одоо тренд болоод байгаа энэ social дээр тренд болж байгаа энэ зүйлс бага зэргийн цензуртай хандах нь илүү бидэнд ашигтай. Тэгэхээр үүнийг жишээн дээр ингээд тайлбарлавал бүр гоё тодорхой болох байх гэж бодож байна. Миний яг нэг ярихамсан бас хүмүүсийг ялангуяа залуу охид бүсгүйчүүдийг анхаараасай гэж боддог нэг юу байдаг байхгүй юу? Одоо сэдв. Тэр юу вэ гэхээр миний хувьд энэ нөгөө фэйсбүүкээр нэлээд их явдаг. Энэ болохоор гинтхэн огцом жин хасах ийм зарууд. Одоо манай юуг хөтөлбөрийг дагах юм бол 7 хоногт 3-9 кг хайнаач гэдэг юм уу тий. Бүр манай ангийнхны дунд сая бас нэг юм юу яваад байсан. Жок болгоод ингээд хоорондоо инээлдээд одоо ийм юм гарцсан байна. Одоо ийм гарцсан бол бид нарын одоо сураад байгаа хэрэг алгаа гэд. Тэр нь юу байсан бэ гэхээр юм бугуйвч байгаа байхгүй юу? Тэгээ тэр бугуйвчийг ингээд гарандаа зүүчихсэн 2 before after нөгөө өмнөх дараа гэд 2 зураг тавьсан байгаа. Тэгээ тэр бугуйвчийг зүүсэн чинь нилээн илүүдэл жинтэй байжгаад тэр бугуйвчийг зүүгээд ингээд яваадсэн чинь чин хасагтаад ийм slim одоо ийм илүүдэл жингүү болчихсон. Ийм 2 юуг харьцуулаад тавьсан зургийг тэгээд тэр бугуйвчаа зарж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин тэрэнд бас итгээд тэр бугуйвчийг аваад зүүж гинэ гэдэг маань бас бид тий энэ мэдлэг айгуу чухлаа. Тэрийг яагаад тийг аваад зүүж байгаа гэхээр яг мэдээж нэгдүгээрт desperation буюу илүүдэл жинтэй байх бүр их хэмжээний жин ингээд тэгээд явах чинь бас хүний биед маш хэцүү тий. Мэдээж тэрнээсээ салахын тулд арга ядаад тэр хүн тэрийг авч зүүж байна. Гэхдээ нөгөө талаас бас бид цензуртай хандаа. За тэр илүүдэл жин зөвхөн тэр бугуйвчийг зүгээд хасагдчихдаг бол энэ дэлхий дээр бүгдээр л энэ асуудлаа шийдсэн байж тээ. Тэгэхээр энийг бас жоохон тийм ултай суйртай хандчих хэрэгтэй юм ба. Чи тэгэхээр энэ тал дээр юу гэж бодож байна маа? Чиний одоо жишээлбэл хүүхдтэй холбоотой ийм тренд те сошиал тренд гэхдээ жоохон болгоомжтой хандаасай гэж чиний талаас зүгээс боддог ч юм уу? Иймэрхүү трендүүд юу байгаа вэ? Тийм эхлээд сая таны ярьсантай бол би 100% санал нийлж байна. Тэгэхээр нөгөө бид нар мэдээллийг авахдаа энэ мэдээллийг ямар хүн ямар сэтлэр ямар зорилгоор хүргэж ийн вэ гэдгийг бас ингэж нэг сайн тунгааж бодох хэрэгтэй юм шиг байна. Одоо мэдээллийг авлаа, шууд авч өөр дээрээ хэрэгжүүлэхгүйгээр түр нэг стоп аваа тий. Нэг бодож үзээд юу лээ? Эн чинь надад тохирох билүү? За энэ мэдээллийг хүргэж байгаа хүн чинь мэрэгжлийн хүн билүү? За эсвэл хувь хүний туршлага уу? Эсвэл одоо маркетингийн чанартай буюу ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүнийг зарах одоо сэтэлтэйгээр энэ зүйл одоо хүргэгдэж гин үгүй юу гэдгийг бид нар маш сайн тунгааж бодох нь өөрийгөө болон одоо хүүхдээ олон эрсдлээс сэргийлэх боломжтой гэдгийг одоо ойлгох шаардлагатай болж байгаа. Тэгэхээр одоо яг энэ цаг үед
эцэг эхчүүд за ер нь хүн бүрийн өмнө сурах ёстой нэг чадвар бол мэдээлэлд шүүлтүүртэй хандаж түүнд анализ дүгнэлт хийх чадварт суралцах болоод байгаа тий. За миний хувьд болохоор би энэ social trend дээр нэг зүйлийг бүр онцгойлон ярих гэж бодоод байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр TikTok-оор сүүлийн үед аягүйх явсан. Тэр нь болохоор butter before bed гэж байгаа юм. Хүүхдийг энэ нь болохоор бүр baby гэж байгаа юм. За хүүхдэд тийм унтахаас нь өмнө 1-2 албаг цэцгийн тосыг өгөх юм бол хүүхэд шөнийн турш олон сэргүй сайн унтж гинэ гэсэн тренд яваад тэрийг айгүй олон хүн одоо давалгаалсан. Тийм үү. За би нөгөө TikTok-оос хол байдаг хүн надад ч ёстой сонсоогүй юм байна. За тийм тренд явсан уу? За. Тийм. Тэгээ надаас бас нэлээд олон ээжүүд холбогдож асуусан. Та энэ дээр одоо хувийн үзэл бодлоо илэрхийлээч. Ийм трендүүд айгүйх явж гин, хүмүүс айгүйх хэрэгжүүлж гинэ. Та юу гэж бодож гин вэ гэж асуусан. За тэгэхээр эхлээд бүгдөө энэ трендийг ярихаас өмнө butter буюу цэцгийн тос гэж яг юу юм бэ гэдгийг айгүй сайн задлж авч үзэх ёстой. Цэцгийн тосны найрлагыг болохоор би Швейцарын хоол хүнсний найрлагын датанаас авч байгаа. Яагаад тэгэхээр Монголын яг энэ хүнсний найрлагын эмхтгэл надад яг одоо их хуваараа байхгүй байна. За тэгэхээр 100 г цэцгийн тоснд 746 ккал байдаг. За үүнээс 82.3 г нь өөх тос. За энэ өөх тосны 49.4 г нь хансан өөх тос буюу энэ цэцгийн тоснд дагуулгадж байгаа өөх тосны ихэнх хувь нь хансан өөх тос болчихж байгаа юм. Тэгэхээр цэцгийн тосны ихэнх хувь нь хансан өөх тос байна гэдэг маань хүүхдэд орой унтахаас өмнө байнгын олон удаагийн давтамжтай 1-2 халбаг цэцгийн тос өгөх нь хансан өөх тосны хэд их хэрэглээнд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа. Нөгөө талдаа зарим төрлийн цэцгийн тоснууд маань давстай байдаг тий. Тэгэхээр нөгөө агуулмжтай цэцгийн тосыг өгөөд ах юм бол бас эргээд хүүхдийг давсны хэд их хэрэглээнд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа. За тэгэхээр бид нар одоо яг энэ social trend-ийн жишээн дээр шинжлэх ухаанч уу эсвэл одоо зүгээр тренд үү гэдгийг ялгаж харж болохоор байгаа юм. Яагаад вэ гэхээр энэхүү тренд маань нэг ээжийн туршлага дээрээс үүдэлтэй. Жишээ юу гэсэн үг вэ гэхээр нэг ээж маань хүүхдтэй бага хэмжээний одоо цэцгийн тосыг унтахын өмнө өгсөн үед хүүхэд шөнийн турш сайн унтсан байна тий. За энэ туршлагаа хуваалцсны дараа хүмүүс түүнийг одоо давалгаалаад туршиж үзээд магадгүй зарим дээр нь ажилласан байж болно, зарим дээр нь бас одоо үр дүнгээ үзүүлээгүй байж болно. Тэгэхээр энэ бол яг шинжлэх ухаанч мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр хүүхний туршлагад суурилсан мэдээлэл болчихж байгаа. Харин нөгөө талдаа нэг ээж гарч ирээд за ийм судалгаа байна. За энэ чанартай судалгааны үр дүнгээр хүүхдэд цэцгийн тосыг өгөхөд манай хүүхэд одоо бас шөнийн турш сайн унтж байна гэвэл магадгүй одоо ихтгэл төрүүлэх үз баталгаатай мэдээлэл байж болно гэсэн үг. Тэгэхээр бид нар мэдээллийг авахдаа яг ямар хүн хүрэж байгаа вэ? Ямар зүйл дээр үндэслэж байгаа вэ гэдэг дээр нь тулгуурлаж үзэх нь маш чухал байдаг. Тэгэхээр яг өөрийнх нь хэлж байгааг давтаад ингээд хэлэхэд бага насны энэ хамгийн гол нөгөө бэбинүүд дээр юм байна штэ. Одоо бүр магадгүй нөгөө хөхөөр хоолж байгаа бүр нэг нас хүрээгүй бэбинүүд дээр явагдаад байгаа тренд юм байна штэ. Тэгэхээр энэ насны одоо няраа нялх хүүхдүүд дээр бөөр нь хангалттай хөгжөөг байгаа тий. Хэрвээ давсны гэсэн батар хэрэглэх юм бол тий. Харин одоо бор хоолнд орчихсон нэгэнтээ нэмэгдэл хоолнд шилжчихсэн хүүхдүүдийн хувьд гэр бүлтэйгээ хамт хоолдог хүүхдүүдийн хувьд цэцгийн тосыг хоолныхоо нэг хэсгийг болгоод одоо өдөрт авдаг хоол хүнс тосныхоо нэг хэсгийг болгоод хэрэглүүл энэ асуудалгүй тий. Гол нь орой болгон унтахын өмнө 1-2 хавбаг ийм цэцгийн тос маслыг хүүхдтэй өгөөд ах нь аюултай гэдгийг бас урт хугацаанд аюултай гэдгийг анхааруулж хэлж байна тий. Тэгээ яг хуу яагаад тэр хүүхдүүд зарим хүүхдүүдтэй цэцгийн тос идсний дараа сайн унтаад байна вэ гэхээр цэцгийн тос чинь сая хэлсэнчлээ өөх тос тий. Тэгэхээр өөх тосны цадах мэдрэмжийг удаан хадгалдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд ойр орхон сэрээд хөхөөд байхгүй болохоор шөнийн турш одоо сайн унтж байгаа юм шиг мэдрэмж одоо төрүүлж иж магадгүй. Гэхдээ энэ нь бол дандаа
үр дүнтэй байна гэдэг нь бас асуултын тэмдэг байгаа юм. Тэгээд ялангуяа ингээ бэби гэхээр бүр бага сартай хүүхдэд цэцгийн тосыг ингээ халбгаар өгөх нь бас нөгөө талдаа хахах хэрэгслийг нэмэгдүүлчихэж байгаа. Хүүхд ялангуяа дөнгөс сүүгээр хоолж байгаа хүүхд чинь хөхөг рефлексийн тусламжтайгаар маш шингэн ийм сүүг ууж ирж байгаа тий. Тэнгүүд гинт өтгөн бүтэцтэй цэцгийн тос ороод ирэхээр тэр нь амьсгалын замд одоо ороод тий хахах хэрэгслийг бас нэмэгдүүлэх эрсдэлтэй байдгаа. Тэгээ яг энэ дээр бол мэрэгчлэлтэнгүүд хүүхдийн эмч нар маш их гарч ирээд өөрсдийнхөө байр суурийг тайлбарыг бол хэлсэн байсан. За тэгэхээр ойлгож байна. Тэгтээ яг одоо 2-3 өдөр 4 шөнө ерөөсөө нойргүй хончихсан ээжүүдийн хувьд яаж одоо хүүхдээ унтуулах вэ гэдэг чинь гол асуудал болчиход байгаа шүү дээ. Өдөр нь төвлөрч чадахгүй, шүнж унтахгүй ингээ явцсан учраас тэгэхээр яг хөө тэр ээжийн хувьд яаж игээд хүүхдээ унтуулахын тулд social trends дээр масл ингээд өгөнгөт шууд эн чинь зүгээр арга юм байна. Өгөөд үзээгээд өгөөд байгаа юм шиг байна. Тэгэхээр хөхөөр хүүхдээ хоолж байгаа ээжийн хувьд яаж одоо тэрийг зохицуулах арга байдаг вэ? За нэгдүгээрт бид нар бас нэг юмыг аягүй ойлгох хэрэгтэй. Ялангуяа 1-ээс доош насны бага сартай хүүхдүүд за дөнгөж хөхөөр хоолж байгаа тий амьдралын эхний 3 4 5 6 сарда явж байгаа хүүхдүүд маань өөрөө бие мах бодийнхоо хувьд одоо физиологийнхоо хувьд тийм шөнийн турш унтах боломжгүй байдаг гэж ойлгож болно. Тэрний юу тогтмол байдаг вэ гэхээр нэгдүгээр тархины хөгжил одоо хурдцтай явж байгаатай холбоотой байдаг. Хоёрдугаар нойрны цикл нь өөрөө насанд хүрсэн хүнтэй харьцуулахад богинохон байдаг. Тэгэхээр байн сэрээд тахна байна шүү дээ. За. Яг үнэ. Тэгэхээр нэгдүгээр энийг бид нар хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаар гэх юм бол хоол тэжээл талаасаа гэх юм бол хөхөөр хоолж байгаа бага сартай хүүхдүүдийг тогтмол цагт одоо хооллох, тэгээ тогтмол цагт унтуулах энэ дадлыг бий болгож өгөх нь хүүхдийг шөнийн турш одоо ядаж цаг тутам сэрээд байхгүй энэ боломжийг нь бүрдүүлж өгнө. Хоёрдугаар гэх юм бол нөгөө ойрхон цагийн хувааргүйгээр хөхүүлдэг хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө боловсруулах замыг байнгын ачаалттай ажиллаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ эргээд хүүхдийн нойрны чанарт нөлөөлдөг. Тэгэхээр цагийн хуваараар хооллох, цагийн хуваарийн дагуу унтуулах дадал бий болгох тал дээр анхаарах юм бол одоо энийг бас хөнгөөнд аваад гарах боломжтой. За нөгөө талдаа бага сартай хүүхдүүдийн орчныг нь зөв бүрдүүлж өгөх те. Орчин гэхээр дуу чимээ одоо багтай за тэгээд орчны гэрэл багтай жишээлх нь бол шөнийн нойрыг сайн ахуулахын тулд гэрэл байхгүй одоо тий харанхуй орчинд унтуулах за эсвэл хит халуун биш хит хуурай биш хит сэрүүн биш энэ орчныг нь бүрдүүлж өгөх нь бас хүүхдийн нойрны чанарт ингээ сайнаар нөлөөлдөг. За харин хэрвээ хүүхэд нь нэмэгдэл хоол эхлүүлчихсэн хоол хүнсийг идээд эхэлсэн бол яг судалгаанд буюу шинжлэх ухаанд суурилсан маш гоё мэдээлэл байдаг. Тэр маань юу вэ гэхээр хүн одоо хүүхэд унтахынхаа өмнө триптофан гэж амин хүчлийг агуулсан хоол хүнсийг идэх юм бол серотонин нойрны даавар болох мелатонин хилэгжилтийг нэмэгдүүлээд ингэснээр таавшрах одоо үйлчлэгийг аваад за тэгээд чанартай сайн унтах боломжтой болдог. Тэгээ энийг бас судалгаанууд зөндөө байдаг. Тэгээ би эндээс нэг иш татах гад нэг судалгааг ярмаарай. Тэр нь болохоор 2013 онд хийгдсэн судалгаа ахгүй. Коллежийн насны 30 орчим хүнийг хамруулсан ийм судалгаа байгаа. Тэгээ энэ судалгаанд оролцогчдыг болохоор 2 бүлэгт хуваасан. Нэгэнд нь болохоор триптофан агуулсан хоол хүнсийг түлхүү өгөөд нөгөө хүмүүс нь болохоор энгийн өөрсдийнхөө нэгддэг хоол хүнсийг санал болгосон. Тэгээд ингээд 4 хоногийн турш өглөө бүр тухайн хүмүүсээс сэтгэл зүйн болон нойрны талаар мэдээллийг асуумж байдлаар авсан. За ингэсний дараагаар триптофан агуулсан энэ хоол хүнсийг хэрэгэлсэн бүлэгт хүмүүсийн одоо бүлгийн хүмүүсийн хувьд сэтгэл санааны хувьд тогтвортой. Тэгээд нойрны одоо үргэлжлэх хугацаа 40 минутаар нэмэгдсэн гэсэн ийм үр дүн гарсан байна. Тэгээд триптофан агуулсан хоол хүнс бас юу гэдэм болоо гэж сонирхож байна. Яг үнэ. Энгийн жишээнүүдийг үзвэл хар үйж болж байна. Гоё ямар нэгэн санхар холиогүй илгэн гоё таргууд ээж болж байна. Адил байж болно, буйл самар байж болно. За эсвэл өндөг байж болно. Цацагт хэрүүл болно. Дахианы махнууд маань. За тэгээ бяцлаг эдгээр хоол хүнс маань триптофаныг бас тодорхой хэмжээнд агуулсан байдаг.
Хаяа санаанууд өгсөнд баярлалаа. Тэгэхээр энийг ингээ базаад хэлэхэд бас хамаагүй ийм трендүүдийг ялангуяа өөр дээрээ хүүхдүүд дээрээ туршихаас өмнө за эн чи үлээ эн чинь манай хүүхдэд урт хугацаанд хамгийн гол нөгөө урт хугацаанд 2 3 өдөртөө ажиллаж болно тий. За 2 3 өдөр дараалаад унтцсан чинь заашгүй эн чинь л яг зөв арга юм байна гэдэг өгөөдсэн чинь магадгүй урт хугацаанд тэр хүүхдэд бас эрүүл мэндийн хувьд сөрөг шинж тэмдэг илэрч болох нь шүү дээ тий. Энэ дээр бас нэг зүйлийг нөгөө сануулад хэлэхгүй бол одоо хүмүүс ингээ хансан өөх тос гэхээр хансан өөх тос үнэхээр муу юм байна гэж ойлгож магадгүй. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2023 онд хоол тэжээлийн зөвлөмжөндөө шинжилэлт оруулахдаа бага насны хүүхдийн одоо өөх тосны хэрэглээ тэр дундаа хансан тосны хэрэглээний зөвлөмжийг шинжилж өгсөн байсан. Тэрэн дээр болохоор хүүхэд одоо өдөрт авж байгаа хоол хүнсний нийт илчлэгийн 10%-аас илүүгүйг хансан өөх тоснаас авахд болно. Тэрнээс хэтрүүлж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр хансан өөх тосыг бол хэрэглэж болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй гэдгийг бас анхаарах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо нөгөө хансан өөх тос хэтрүүлэн авахар муу ярьчаар хүмүүс хансан өөх тос бас муу юм байна гэд нөгөө талдаа буруу ойлголт үүсчиж магадгүй гэж одоо тэнийг бас тодруулж хэлмээр санагдлаа. Яг үнэ маслтаа бас орж ирж байгаа хамгийн одоо хүүхдэд хэрэгтэй бас бичил шин байгаа шүү дээ. Витамин А. Тэгэхээр цэвэр одоо жишээл бэлчээрийн малын гаралтай цэвэр цэцгийн тос бас хоол хүнсэндээ хэрэгжилж явах юм бол ашигтай. Ягаад гэвэл А амин дэмийг авдаг. А амин дэм гэдэг нь нөгөө дархлаанд маш сайн. Тэгэхээр энэ талаас нь бас харуулах зүгээр бах тий. Ингээд кальц байгаа тий. Цэцмэн кальцийг агуулж байгаа болохоор. Тэгэхээр тэжээлийг бодохдоо, сонгохдоо, хэрэглэхдээ олон талаас нь бодож явах нь бас айгүй чухал байдаг шүү. Тэгэхээр л нөгөө эргээд хоол шин тэжээлийн мэдлэг гэдэг юм айгүй чухал болоод ирж байгаа тий. За яг энэтэй адилхан танд одоо хүмүүст анхааруул сануулж хэлмээр ийм social trend байна уу? Энэ social trend гэхээсээ илүү бас ер нь байнга байж идэв. Энэ би нөгөө дурдсан шүү дээ тий. Одоо хэд хоногийн дотор тэдэн килограмм тураана гэдэг ийм амлалт. Энэ дээр айгүй болгоомжтой хандахгүй бол хүмүүс айгүй хохироод идэг байхгүй. Би бүр энэ талаар сахар номоо бичиж явахдаа ч гэсэн бас энэ талаар бичижсэн. Юу гэхээр англи хэл дээр бол үүнийг yo-yo dieting гэж нэрлэж байгаа. Yo-yo гэдэг нь юу гэхээр ийм тоглоом бидэг хүүхдээ. Ингээд урт ийм оосортой тэгээд гараасаа ингээд дүүжлээд тэр доотлолт нь ийм эргэлддэг ийм модон ийм тоглоомтой дүүжлүүртэй. Тэгээд тэр тоглоомыг ингээд дээш нь доош нь болгодог байхгүй гарандаа ингээд хийчихэд дээр үеийн тоглоом билээ. Тэг одоо тэргээ баг тоглодог хүүхд байхгүй үстэй. Гэхдээ yo-yo dieting гэдгийн нэр томьёо тэндээс үүсэлтэй. Тэгээд нөгөө дугуй эргэлдэж байгаа бөөрөнхийн мод нь ингээд залгсан тэр уяа оосорносоо дээшлээд доошлоод байгаа учраас дайет хийхээрээ гинтхэн огцом тураад дараа нь буцаагаад жин нэмээд буцаад нэг дайтан дээр очиод бие одоо нилээ ингээд жингийг хасаад дахиад тархалаад байгаа бол үүнийг yo-yo dieting гэж байгаа байхгүй. Тэгэхээр гинтхэн огцом жин хаснаа буцаад жин нэмээд байгаа энэ асуудлын гол үндэс суурь нь болохоор энэ огцом бас жин хасахтай холбоотой байдаг. Яагаад тэгэхээр хүний бие бол маш тийм ухаалаг жингээ хасаад огцом ялангуяа илчилгээ одоо хүн дунджаар 2000 ккал илчлэг авах хэрэгтэй байсан чинь илчлэгээ огцом хасаад 800-аас багасгаад ирэхээр хүний бие тэрийг юу гэж тооцоолдог вэ гэхээр одоо нэг өсөглөн нэрвэгдэж байгаа юм байна тий. Бидний бие тэгж харах нь шүү дээ. Өсөглөнд нэрвэгдэж байгаа учраас би дараагийн удаа хоол хүнс орж ирэхэд илүү их сайн шимтэж илээ хадгалж илчлэгийг хадгалж авах хэрэгтэй юм байна гэсэн ийм одоо зохицолгоонд орчиж байгаа. Тэгэхээр одоо гинтхэн огцом жингээ ингээ хасахын оронд яг ингээд англи хэл дээр бол sustainable гэж урт хугацаанд багаар ингээд жингээ хасуу 7 хоногтоо 0.5-аас 1 кг-ыг 7 хоногт хасчихвэл ийм safe буюу аюулгүй гэж үздэг. Тэгэхгүйгээр 7 хоногт жишээлбэл 5 кг шууд хасчихвэл энэ эрүүл мэндэд аюултай гэж үздэг. Тэгээд цаашлаад явах юм бол саяны yo-yo dieting буюу байнга ямар нэгэн байдлаар жингээ огцом хасдаг. Тэгэнгүүтээ буцаа тэрнээс илүү их жин нэмчихдэг. Тэгэнгүүтээ
Тэгээд энийг ингээ хараад үзэхээр айгүй олон залуу охид бүсгүүчүүд тэр харагддаг байхгүй. Яг юу гэж ярьдаг вэ гэхээр би тэр удаа тим нэг хөтөлбөрт хамрагдаад жингээсээ янзын гой хасч чадсан баг. Би өрөнд бол жингээ маш сайн хасдаг штэ. 7 хоногт би бол хялбархан 6 кг хасчихдээ штэ гэд ингээ бахархаад яриад байдаг. Тэгсэн мөртлөө нөгөө хөтөлбөр дууслаа. Одоо яасан бэ? Сарын дараа өмнөх жингээсээ 2 дахин илүү жин хураач. Одоо ингэхээр дараагийнхаа одоо жин хасах дайтыг эрэлхийлж эхэлдэг. За одоо энэ ингээ болчлоо. Дараагийн детокс юу байна? Дараагийн дайт юу байна? Ингээ яваад байдаг. Тэгэхээр үүнээс гарсан юу гэхээр нөгөө үндсэн суураа сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй ба жинтэй холбоотой. Суур нь юу гэхээр яг чиний саяны дурдсан нойрондоо анхаарах, нойроо сайн авч чадах юм бол жингээ хэвээрээ хадгалахад маш хэрэгтэй. Тэгэхээр орой тийшээгээ гэрлээс ахын унтраагаа харанхуй нөхцөл бүрдүүлээ. Наад зах нь тий. За тэгээд мэдээж хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн орж ир чинь дасгал хөдөлгөөн дээр заавал нөгөө ингээл бүртгүүлээл одоо жинхэнэ видеогоор харагдаал сошиал трендээр харагдаж байгаа амар гоё 6 six pack-тай тэгэл булчинлаг энэ хүмүүсийг харчил ер нь л ийм боловол зөв юм байна. Юмд очиж бүртгүүлээ. Ямар нэгэн одоо жимд очиж бүртгүүлээ гэж бодоод. Гэхдээ ядаж гадаа гараад алхахдаа хурдаа нэмээд жоохон хажуудлахаа хүнтэй ярилцахад амьсгаадах төдий тий иймэрхүү хэмжээнд ингээ хурдтай алхаад өдөрт нэг 30 минут алхацаад ах юм бол тэр нь бас зүрх судаснд нөлөөлсөн юм гоё дасгал болчиход байна. Тэгээ бага тэр нөхцөлдөө тааруулсан энэ суураа эхлээд тавьж өгснөөхөө дараагаар одоо дараагийн арга хэмжээ сайжруулах юм юу байна вэ гэж харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бас нэг аюул нь гинтхэн ингээд 7 хоногт огцомжийн хасгаар цэцний чулуутай болдог. Энэ дээр бүр ингээ айгуу гоё судалгаа хүртэл байгаа. Яг ямар судалгаа байгаа вэ гэхээр Obesity Review дээр 2024 онд хэвлэгдсэн энэ судалгааны нэр нь болохоор Weight Reduction and the Risk of Gallbladder and Biliary Disease гэж байна. Тэгээд энэ бас нөгөө Systematic Review and Meta-Analysis of Randomized Clinical Trials гэхээр маш гоё чанартай судалгаа. Энэ дээр ингээ хараад үзэхээр хэтэрхий хурдан жин хаях нь зүсний чулуу үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг нь харагдсан байна. Тэгэхээр яагаад гэж юм бэ гэхээр энэ цусны хүүдийг бас ингээ агшиж сунах тий одоо хоолоо идж байгаа нөхцөлд энэ маань бас ажиллаад байгаа шүү дээ цусны хүүд. Гэтэл одоо гинтхэн хоол идэхэ болол ингээл өсгөлэн байдалд ингээд оруулаад ахаар тэнд байгаа одоо цусны хүүдийг гэдэг нь дотроо төрөл бүрээ одоо ийм одоо орцууд гэх юм уу хоолоор авч ярих юм бол орцоос бүрдэж байгаа янз бүрийн юмнаас бүрдэж байгаа тэр бүрдэж байгаа тэр гоё тэнцвэртэй байдал нь алдагдаад дотор талд нь тэр байгаа холестерин ингээд чулуужаад тасчаад одоо ингээд цусны чулуу гэдээ үүсчихдэг. Тэгээд цусны чулуу бүр ингээд архаг шатандаа орохоор маш аюултай. Тэгэхээр хүн нөгөө цусны чулуугаа үүсгэх тэр замыг нь бас янз бүрийн юм жингээ огцом хасж байгаа дайтан дээр ороод бий болгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ трендүүдийг ялангуяа би хардаа төрөөд шууд ийм болчихлоо. Төрсний дараа ялангуяа. Төрсний дараа миний чин шууд гидс маань ингээд гоё татарчихсан гэд ингээ харуулхаар одоо жишээлбэл дөнгөж хүүхдэд төрүүлсэн ээж тэрийг харснаа яана би одоо миний чин буурдаггүй энэ хүмүүс ингээ яваад байдаг гэх трендийг хараад өөрийгөө ингээд одоо голох гэх юм уу тий харьцуулаад янз бүр юм туршиж яваад байдаг. Тийхгүйгээр сайхан биендээ хугацаа олгоод хүүхэд нэг сайхан нойр шүн ингээ унтдаг болоод ирдэг чинь 3 настайгаас яг шөнийн турш сэрхгүй унтаад болох бол сэрхгүй унтаад ийм болдог болоод эхлэхийг дагаад ээжийн бас жин хасагдаа жин бас нэг ингээ гоё болж ирээд ингээ жигдэр юмд орно гэдэг штэ тий. Нэг тийм юм ингээд ирдэг. Тэгэхээр яарахгүйгээр гол нь нөгөө урт хугацаанд яаж би эрүүл бие ингэж хадгалж үлдэх вэ гэдэг ингээд эрүүл байхад учир нь олдсон штэ. Илүүдэлж ингэ хас боломж үлдэн. Эрүүл мэндэ хохироцсон нөхцөлд эргээд тэрийгээ сэргийх зарим нөхцөлд бол бүр сэрэхгүй штэ тий. Тэгэхээр би энэ сошиал тренд дээр энийг л голлож ярмаар санагдаж байна одоогоо. Хоёр шалтгаан тэр. Тэгээд ямар арга хэрэглэх юм бэ? Тэгвэл яаж жингээ хасах юм бэ гэдээ бас тэгж асуулт гарч ирж магадгүй. Яг үүнтэй холбогдуулаад би нөгөө сүүлийн
юугаа гаргасан, тэмдэглэлээ гаргасан. Тэр нь эрүүл дадал мастер класс гэдэг нэртэй. Яг нөгөө суурин дээр нь тулгуурс өдөр болго идж байгаа хоол хүнс стрессээ яаж бууруулах вэ? Тэгээ яаж ямгалан тайван байдалд шилжүүлэх вэ? Нойроо яаж анхаарах вэ? Гэт энэ талаас нь ингээд анхаарад өгчхөөр би аяндаа сэргээд эхэлнэ. Тэгээ сэргсэн бие одоо дасгал хийж болж гэн, хоолоо бүр сайжруулж одоо болж гэн тий. Ингээд бас өөрчлөлтөө хийж болох арга тал бас байна шүү гэдгийг л энэ юугаараа подкастаараа ярмаар санагдсан. Яг үнэ. Тэгээ social trendтэй холбоотой яг Монгол захим орчинд үүссэн бас нэг зүйлийг дурдаад тэгээд хоёлоо подкастаа төгсгий гэж бодож байна. Нэг хэсэг таалрыг гарсан уу? Бантан бол хор гэсэн гарчигтай мэдээлэл явж олныг айгүйх шуугуулсан. Зарим хүмүүс нь дэмжиж, зарим хүмүүс нь шүүмжилсэн хандлагаар, за зарим хүмүүс нь төөрөгдсөн, зарим хүмүүс нь айгүйх ундуудсан байдлаар хүлээж авсан. За би бол хараагүй юм байна. Ямар ч гэсэн бантантай холбоотой ийм яриа хилцэл нэлээд их явагддгийг бол мэдчихэв. Гэхдээ чи нөгөө хүүхэдтэй холбоотой хоолтон дээр нэлээд түлхүү анхаардаг учраас сайн хараад байгаа юм байна. Би miss out хийсэн хараагүй юм байна. За тэгээд юу болж таарсан бэ? Одоо манай Монгол уламжлалт хүүхдийн хоол чинь бантан байгаа шүү дээ тий. Бид нар багада бантан идэж өссөн. За тэгээд одоо ч гэсэн одоо бид нар хүүхдийнхээ хоолнд бантанг бол нэг зэсэнд нь оруулж өгдөө. Тэгэхээр бантан дээр аваад үзэхээр хэрвээ хүүхэд нь бантанг 7 хоногийн 7 өдөр одоо байнгын иддэг өөр бусад хоолт хичээлийг хоол хүнсэндээ давхар хэрэгэлдэггүй болвол энэ хор гэхээсээ илүүтэйгээр урт хугацаанд хүүхдэд шимтгий жилийн дуталд орох эрсдлийг нэмэгдүүлчихэж байгаа. Яг бол бантангийн маань орцонд одоо хэдхэн төрлийн орц орж байгаа бол жишээлх юм бол яг үндсэн орц нь бол мах, за тэгээд гурил байгаа тий, улаан буудай. Тэгэхээр энийг байнгын хэрэглээд авах юм бол хүүхэд тухайн хоёр хүнснээ л шимтгий жилийг авах боломж үүсчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг урт хугацаанд хэрэглэхээр хүүхэд шимтгий жилийн дуталд орно. Харин бантангаач хэрэглээд хажуугаар нь бантангаа төрөл бүрийн ногоогоор баяжуулах, за эсвэл одоо тэрнийхээ давтамжийг жоохон бууруулад хажуугаар нь өөр нэр төрлийн хоол хүнс хэрэглэх юм бол энэ бантан бол хор гэхээсээ илүүтэйгээр зүгээр нэг хоол тэжээлийн одоо хэрэгцээг хангах, нэг хоолны цэс болоод хувирчиж байгаа гэдгийг бид нар бас аягүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхээр сошиал дээр үг хэллэгийг зарим одоо пэйжүүд ч юм уу зарим хүмүүс ашиглахдаа нөгөө clickbait гэж хэлдэг чинь англи хэл дээр одоо гэс хүмүүсийн анхаарлыг татах гэдэг тий. Одоо жишээлбэл энийг идвэл өстой хортой ч гэдэг. Энийг идвэл шууд ингэн тэгнэ гэл ийм экстрим хитрхи ийм экстрим маягаар ингээд харуулчаар илүү хүний анхаарал яагаад гэвэл хүмүүс нөгөө аюулаас өөрийгөө хамгаалах цаанаа юм зохилтолгоотой болохоор тэрийг ашиглаад ингээд бас биччихээд ах шиг байна. Тэгвэл бүх юм ийм нюанстай тий одоо хэллээ штэ. Зөвхөн дагнаад одоо сарын турш нэг жилийн турш бантан мах гэд ингээд явчих юм бол бусад хоол хүнснээс орж ирэх ёстой бичил шимтгийл дутмаг болчих учраас дангаар нь ингээд явах учир дутагдaltaй. Гэхдээ бантан идэх орон зай мэдээж байгаа. Харин ч одоо бэлэн тий харин ч ингээ бэлэн худалдаанд тавигдчихсан байгаа. Хэд боловсруулсан хүнсээр дандаа хоолсноос гэртээ өөрөө ээж хийж гин шинхэн мах аваад шимтгийлтэй бэлчээрийн сайхан молын мах аваад дээр нь Монгол сайхан газрынхаа хөрсөн дургасан улаан буудаан гурилыг ашиглаад ингээ бантан хийгээд хоол хаяа өгвөл болж байна. Тухайн хүүхд жишээлбэл ямар нэгэн одоо харшилтай ч юм уу тий тэр нь орцсон одоо орцыг нь орчсон тийм хоол хүнс өгөөд ах юм бол тэр магадгүй тэр экстрим үг хэрэглэхээр тий аюултай байж болох. Гэхдээ тэгж нөгөө яг хар цагаанаар ингэж харах нь учир дутагдaltaй. Тэгээ хувь хүний онцлог хүүхдийн онцлог гэд байна тий тэрийг бас ингээ харгалзаж үзэж нэг юм руу хитрхи хошуурах биш олон талаас нь харж үзээд ингээд явбал аянда асуудалгүй л гэж бодож байна тий. Ингээд бит хоёрын өнөөдөр ярилцах сэдэв маань та бүхэнд бас тодорхой хэмжээгээр ямар трендийг дагах вэ, ямар трендийг дагахаас өмнө ямар цензураар хандах вэ гэдэг тал дээр чиглэл өгсөн баха гэж найдаж байна. За ингээд
Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Хэрвээ бидний ярьж байгаа яриа та нарт таалагдсан бол subscribe хийхээ мартаоцай. Ингэснээрээ та дараагийн сонирхолтой дугааруудыг маань алдахгүй сонсох боломжтой юм шүү. Баяртай. Баяртай.